Тэгээ өнөөдрийн Сөүл студид нэвтрүүлэг маань эхлээд бэлэн болсон байна. Зочинтой байгаа та харж байгаа байх. Тэгээд нэвтрүүлгийнхаа за өнөөдөр болохоор Air Innovation компани захирал анх баяр өргөдөж оролцож байгаа. Тэгээд шинээр байгуулж байгаа компанид байгаа. Тэгээд бүгдээрээ нэвтрүүлгийн ихэнд SNS хаягуудаа танилцуулаад эхэлье. Тэгээ манай вебсайтын нэр бол www.md1 дундуур зураас radio.com гэсэн хаягтай байгаа. Тэгээ манай Facebook хаяг маань Mongolian Diaspora гэсэн хаяг байгаа. Тэгээ мөн Facebook хуудас маань Mongolian Diaspora Internet Radio Station гэсэн нэртэй байгаа. Тэгээ мөн та бидэнд ямар нэгэн файл ч юм уу те ямар нэгэн файлаар мэдээлэл явуулах шаардлагатай бол манай мэйл хаягаар илгээх боломжтой байгаа. Тэгээ манай мэйл хаяг маань md1radio@never.com гэсэн хаягтай байгаа. Тэгээ мөн YouTube-оор та манай нэвтрүүлгийн давталтыг үзэх боломжтой байгаа. Манай нэвтрүүлгийн давталтыг үзэхийн тулд та YouTube-ийн хайх хэсгээр MD1 зай аваад радио гэдэг ч юм бол та бүх видеонуудыг нэвтрүүлгийн давталтуудыг үзэх боломжтой байгаа. Тэгээд тэгээ бидэнтэй хамт байгаа таньдас баярлалаа. Тэгээд бүгдээрээ хүмүүсээ орж иж авах хоорондоо нэг уран бүтээл сонсоод ирээ. Тэгээд өнөөдрийн эхний уран бүтээл маань юу вэ гэхээр дуучин цэцээ мөн киви хамтлагь мөн цэлмөн дүлгөөн тэнүн болон мөн панк and rap хамтлагийн хамтарсан амжилттай их хулийн хэмээх дууг бүгдээрээ сонсоод эргээд студид явуулцгаая. Be
амжилтаа ахиулсан Маш гоё дуу сонсоод иргээд ирлээ. Тэгээд думан таалагдсан байх. За тэгээд сүүл оржсон хүмүүстэй дахиад зочноо танилцуулах шаардлагатай хэрэгтэй байхаа гэж бас бодож байна. За тэгээд өнөөдөр Air Innovation компани ерөнхий захирал анх баяр оролцож байна. Та тэгээд өөрийгөө үзэгчдэд танилцуулахгүй юу? Сайн байна уу? Та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе. Намайг анх баяр гэдэг Air Innovation компани ерөнхий захирлаар ажиллаж байна. За тэгээд та яг энэ Солонгост ирээд хэр удаж байгаа вэ? За миний хувьд бас Солонгост одоо ирээд энэ жил яг 10 дахь жилдээ болж байна. Тэгээ энд одоо анх хэлний бэлтгэлд орж ирсээд их сургууль хүртлээ яваад тэгээд бас тэр тодорхой хугацаанд бас Солонгосын албан байгууллагуудад бас ажиллаж илаа. Хуваараа бас бизнес эрхэлж үтсэн ер нь янз янзын юм л орлож үзэж байна. Энэ бол 10 жилийн хугацаанд бол. За тэгээ бизнес орлож үзлээ гэдгсэн шүү дээ. Янз янзын юм орлож үзлээ. Энэ дундаас бас амжилттай яваа зүйл юу байна? Дунднаас алдаж исэн зүйл юу байна? Тэр хэлцгүй. Энэ хугацаанд ерөнхийдөө оюутан байхаас эхлээд одоо манай монголчууд ярьдгаар хуучин машины бизнесийг хийж үзчихсэн. Тэгээд бас автобус болон том машин, ер нь машины 8 ерөнхийдөө хийж үзчихсэн. Тэгээд ерөнхийдөө одооноос нодлонгоос хойш ерөнхийдөө бид нэр Монголоос бүтээгдэхүүнийг Солонгос руу нийлүүлэх юмар худалдааны компани бас хамтраад ингэж явж байна да. Тэгээд ерөнхийдөө манай компани гол зорилго маань худалдаа мөн нисхийн чиглэлээр сургалт явуулах болж байгаа компани байгаа. За тийм ээ. За тэгээд нисхийн чиглэлээр гээд тасаас хэллээ дээ. Нисхийн чиглэл рүү ер нь яагаад орох болсон бэ? Эсвэл яг энэ мэржлээ суралцсанаа төгссөн үү? Энэ талаараас хуваалцахгүй юу? Миний хувьд бол нисхийн чиглэл бол миний амин сүнсний мэрэгжил гэж хэлж болно. Ягаад тэгэхээр би анх 2009 онд Солонгост ирэхдээ 2007 онд Солонгост ирэхдээ анх Солонгосын нисхийн их сургуульд сурахын тулд анх орж ирж байлаа. Тэгээ анхнаас багаас эхлээд нисэх дэлгэрэн их хэлтэй дуртай. Онгоцыг ер нь хараад сэтгэл их тогтолдог тийм хөвгтэй байлаа л та. Тэгээд 2009 онд анх Солонгосын нисхийн их сургуульд суралцаад 2013 онд төгссөн. Тэгээд ерөнхийдөө бүрөөдөлтөө хөтлөгдөөд нисхийн Монголд ерөнхийдөө нисхийн сургууль байгуулахыг хүсээд энэ нисхийн чиглэлээр монголчуудаа сурахыг хүсэж ирсэн да. Тэгээд тэр мөрөөдөл маань ерөнхийдөө одоо баг багаар биелээд явж байна. Тэгээс мөрөөдлөө биелүүлсэн байна. Одоо ингээ харахад ирээдүйд маш олон зүйлүүд бас таны нүдэнд ил тод харагдаж байгаа ах тий. Ер нь цаашдаа зорж байгаа зорилго энэ талаар тас хуваалцахгүй юу? Одоогоор манай компанийн хувьд бол ерөнхийдөө Солонгостой үйл ажиллагаа явуулж байна. Солонгостой одоо Солонгосын томоохон Korean Pilot School буюу Солонгосын нисхийн сургалтын төвтэй хамтраад Монгол оюутнуудаа Солонгост нисхийн чиглэлээр сургахаар одоо хамтын гэрээ байгуулад одоо явж байна. Тэгээд цаашдаа бид нар Монголдоо болж игэл Монголын одоо нисхийн сургууль байгуулах зорилготойгоор ажиллаж байна. Одоогоор бол ерөнхийдөө энэ жилдээ багтаагаад бид нар Монголдоо сургалт зохион байгуулах болно. Ер нь Монголын ирээдүйн ер нь ганц зорилго маань ирээдүйн мэрэгжилтэн бэлтгэх нисэх гэдэг энэ том байгууллагт тийм ээ ажилтан бэлтгэх зорилготойгоор явж байна да. Маш том одоо бүрүүдэл зорилгыг бас өөрчлөө явж байгаа залуу байна. Тэгээд манай Монголч гэсэндээ маш олон залуучууд нисхийн чиглэлээр сурах юмсан. Яг энэ чиглэл рүү би яг ингэ нэршээд энэ чиглэл рүү ажиллах юмсан гэсэн хүсэж мөрөөсөн залуучууд маш олон байгаа гэж бодож байна. Яг ийм залуучуудаас бидний одоо үзэж байгаа таны одоо та байх юм бол биднээс асуудлуудыг бас асуух боломжтой байгаа. Яг энэ мэрэгчлээ суралцаад төгссөн хүний хувьд танд бас зөвлөгөө өгч чаднаас яг энэ мэрэгчлэр бас сургалтын төв ажиллах гээд одоо бас үйл ажиллагаа явуулах гээд бэлдэж байгаа хүний хувьд бас маш олон зөвлөгөөнд өгөх боломжтой учраас таас биднээс асуудлуудыг бас асууж өгөөрэй. Комент хэсэг рүү асуултуудаа бидэнд рүү илгээж өгөөрэй. Тэгээд мөн яг энэ чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүсийг ч таглаад ч юм уу тий шеэрлэж өгөөрэй гэж бас хүсмээр байна. Тэгээд маш хэрэгтэй мэдээллүүдийг хүргэнэх гэж найдаж байна. Баярлалаа. За тэгээд асуултаа бэлцэн асуудлууд асууя. Ямар асуулт байна гэхээр та яг энэ хэсгийн төрлийн чиглэлийг мэрэгжлийг бас яагаад сонгосон юм бэ? Яг таны яг гол мэрэгжил чинь юу вэ? Би түрүүн хэлсэн багаас эхлээд ер нь их тэнгэр тех дуртай хүүхэд байлаа. Агаарт ингээд онгоц нисэж байгаа бодол болон хот болон ер нь их сансар ч юм уу тэнгэр ч юм уу тийм их дуртай онгоцыг харахаар их сэтгэл хөдлөлдөг. Тэгээд онгоц идэх чи их сонир зүйл шүү дээ. Байгалийн хөлийг зөрчөөд
тэр тэнгэр дээр нисээ явна гэдэг чинь бас агуу зүйл байхгүй юу. Тэгээ тэр зүйлийг үнэхээр мэдээж таних хүссэн. Тэгээ би ерөнхийдөө миний мэрэгжил болохоор Солонгосын нисхийн их сургуулийн хөдөлгөөн зохицуулалтын ангийг 2013 онд төгссөн. Тэгээд тэр чиглэлээрээ бас ажиллаж байгаад ерөнхийдөө зөвхөн надаас гадна өөр нисхийн чиглэлийг сонирхож байгаа бүх Монголын залуучууд маань бас суралцаасаа гэсний үднээс одоо гинхэн ажлыг хийгээд яваад их бүтэмжтэй их гоё явж байна да. Маш амжилттай явж байгаа байна. Тэгээд за мөн тэгээд мөн яг нисхийн чиглэлийн мэрэгчлүүдийн яг төрлүүднээс ямар олон төрлүүд юм болоо тийм мөн ажлын онцлогуудын талаараас та хуваалцахгүй юу? За нисхийн мэрэгжлийн хувьд бол их олон талын мэрэгжил байгаа л да. Гэхдээ ерөнхийдөө яг онцгойж хэлэх юм бол 4 мэрэгжил байна. Нэгт бол нисгэгч. Мэдээж та бүхэн мэдж байгаа нисгэгч. Хоёрдугаарт онгоц бүхэгийн ажилтан буюу онгоцны үйлчлэгч. Дөрөвдүгээрт, гуравдугаарт нь болохоор нисхийн инженер, онгоцны одоо застдаг инженерүүд маань байна. Дөрөвдүгээрт нь болохоор ерөнхийдөө онгоцны хөдөлгөөн зохицуулагч гэдэг ерөнхийдөө мэрэгжил байна да. Тэнд дээр би сайн нэг юм хаягдсан байна. 5 юм байна. Уучлаарай. Тавдах нь болохоор нисхийн одоо нис компанийн хувьд бол хамгийн чухал мэрэгжил диспетчер гэдэг мэрэгжил байгаа. Тий. Энэ нь ерөнхийдөө 5 мэрэгжил байт юм да. Тий. Жоо. За тэгээд та бидэнд бас асуултаа явуулаарай. Яг энэ манай анх баяр захирлын одоо ярьж байгаа зүйлээс ч юм уу тийм өшөө сонирхож байгаа зүйл ч юм уу тийм өшөө мэдхийг хүсэж байгаа зүйл ах юм бол бидэнд л бас комент хэсэг рүү асуулт үлдээгээрэй хүсье. Тэгээд одоо яг сургалтын төв байгуулад одоо сургалтын төв ажиллах ажиллахаа бэлдэж байгаа яг энэ үйл явцаас та яг сургалтын төвийнхаа тухай танилцуулгаас өгөхгүй юу? Яг ямар чиглэлүүдээр ерөнхийдөө одоо сургалт явуулах гэж байгаа тийм яг хүмүүст ямар зүйлүүдээс ямар чиглэлүүдийг Монголын залуучуудад бас нээж өгч байна. Тэр талаар та бидэнд хуваалцахгүй юу? За манай компани хувьд одоо ерөнхийдөө сая хэлсэн Солонгосын нисгэгчийн сургуультай хамтраад гэрээ байгуулад одоо хамтарч ажиллахаар болоод Солонгосын байгаа баазд нь Монгол оюутнуудаа сургахаар болсон. Тэгээд ерөнхийдөө болоод нисгэгчийн чиглэл маань ерөнхийдөө үйл ажиллагаа явуулж байгаа. Бүртгэлээ авагдаж байгаа. Нисгэж болохыг хүсвэл болгон манай компанид бид нар тандах болно. Тэгээд ерөнхийдөө дараа сараас эхлээд бидний хувьд бол бүхэгийн ажилтан буюу монголчуудын ярьж санснаар онгоцны үйлчлэгч стюардсын мэрэгчлэр мэрэгчлээ сургалтаас явуулахаар төлөвлөгдөж байна. Энэ гол зорилго маань бид нар стюардс маань бас эргээд Монголын болон гадаад дотоодын авиа компаниудад ажилтан бэлтгэх зорилготойгоор ажил зуушлах зорилготойгоор сургалтаа ер нь явуулахаар бэлтгээд ерөнхийдөө бараг бэлэн болчихсон байна. Тэгээд 4 сарын дундуур гэхэд ерөнхийдөө бүх зар болон бүртгэлүүд нь явагдах болно. Бүртгэл яг хэднээс хэдний хооронд явагдах тодорхой болсон юм байна. Ерөнхийдөө нисгэгчийн бүртгэл бол одоо явагдаж байгаа. Өнөөдөр чинь та бүртгүүлээд шууд бэлтгэлдээ ороод нисгэгчийн сургалтанд сууж болно. Бүхэгийн ажилтны бүртгэл маань ерөнхийдөө дараагийн 7 хоногийн нэгд өдрөөс эхлээд явагдана. Бүртгэл маань хичээл нь болохоор 5 сарын 1-ээс эхлээд явагдах болно. За хідэн зураг бэлдэж авчирсан байгаа. Тэгээ зургаас үзүүлэх үү яг нэг одоо сургалтын төвийн талаарх яг тэр ямар орчинд суралцахын одоо хүмүүсээс мэдээж яг ямар орчинд би сурах гэдэг байна. Яг сурах гэж хүмүүс ахмад ямар орчинд сурах гэдэг байна. Одоо би яг ямар төрлийн одоо хаанд явж сурах гэдэг тэрийг бас мэдхийг хүсэж байгаа ах тэр зургийг бас үзүүлж өгөхгүй найрлагчаа. За зурган дээр тайлбар өгөөд явахгүй юу? За одоо энэ гарч байгаа зураг бол одоо энэ манай Солонгосын дисгэгчийн сургуулийн маань сургалтын танхим харагдаж байна. Такума группийн доорх Солонгосын дисгэгчийн сургууль байгаа. Одоо энэ сургалт явах танхим маань харагдаж шиг байна. Тэ. Цаашлаад харъя. За дараагийн зургийг өгөөрэй. За тэгээд ийм гоё орчинд сурах нэ тэгээд хэрвээ яг Монголоос суралцахыг хүсэж байгаа хүмүүс ч юм уу тий яг одоо мэдхийг хүсэж байгаа зүйлүүд ах юм бол таас өшөө энэ талаар лавшруулж асуух боломжтой байгаа. За дараагийн зураг ороод ирлээ. Энэ сургууль нөгөө одоо манайхаар хоолны газар оюутнуудын маань одоо өглөөний хоол болон өдрийн хоол, оройн хоол идэх танхим маань харагдаж байна. Тий. За дараагийн өргөжлөлөө зургуудаа өгөө яваад байгаарай. Тэгээд тайлбар шууд өгөөч. Энэ ерөнхийдөө сургалт явуулах бааз маань харагдаж байна. Такума нэртэй
одоо юуны сургалтын бааз юм да тийм байр маань гаднаас харах нөхцөл маань ингэж харагдаж байгаа. Аха. За тийм ээ. За За энэ болохоор ян олон улсын нисэх буудал дээр ерөнхийдөө манай оюутнууд маань нисгэгчийн бэлтгэлийг хангагдана. Энд нь ерөнхийдөө манай сургууль маань нийт 14 онгоцтойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ эндээс ерөнхийдөө хүүхдүүд маань нислэгийн цагийг аваад хичээлээ сонсоод эндээс явагдах юм байнамаа. За тэгээ сургалтын ер нь яг туршид яг Солонгос улсад сургалт явагдаж байгаа. Яг энэ Солонгос улсад яг солонгос хэлээр явагдах уу эсвэл англиар явагдах уу? Ерөнхийдөө бидний хувьд бол солонгос хэл, англи хэл хоёулангаар нь явагдана. Багш нар маань бол ерөнхий англи болон солонгос мэдээж солонгос хүмүүс маань өөрсдөө заахаас гадна англи хэл, мэргэжлийн англи хэлтэй хүмүүсээс давхар заагдана. Тэгээ нэг давуу тал маань ерөнхийдөө энэ суралцсанаар бид нар юу сурах вэ гэхээр солонгос хэл болон англи хэлийг өндөр түвшин суралцах бүрэн боломжтой болно гэсэн үг. Тий. Суралцсангаа бас давхар хэлээ сайжруулаад авах бүрэн боломжтой гэсэн үг. Тий. За тэгвэл яг ингээд сонсоход бол англи хэлтэй солонгос хэлтэй хүмүүс ч ерөнхийдөө боломжууд өндөр байгаа гэж болгож байгаа тийм. Тэгээд яг суралцахыг хүссэн хүмүүс маань яг урьдчилаад англинээс дамжаан ч юм уу солонгосны хэлний бэлтгэл сураад яг энэ сургалтанд бас хамрагдаад явах боломжтой юу? Манайхаас бол өөрсдөө бид нар бас хэрвээ монгол хүмүүс маань солонгос хэл, англи хэл хэцүү байна гэсэн тохиолдолд бид нар өөрсдийнхээ саяны Такума буюу тэр бааз дээр солонгос хэл, англи хэлний 3-6 сарын хугацаанд сургалт явуулна. Тэгээд ер нь нисгийнхаа үндсэн одоо ойлголтуудыг тэндээ сургалтынхаа дүнд явуулаад ахлахаар асуудалгүй байна гэсэн үг л дээ. За тийм болохоор яг монголчууд маань одоо яг энэ солонгос ирээ суралцах хугацаанд бас визний асуудал бас байдаг байгаа. Тэг яг визний асуудлыг бас шийдвэрлэж өгөх боломжтой юу сургалтын мэдээж бид нар эсэлтээ авч байгаа болохоор Монголоос оюутан хэрвээ сурцаг хүссэн тохиолдолд манайх бол визний асуудлыг зөв шийдэж өгнө. Татвар байрны асуудал гэсэн манайх дээр бэлэн байгаа болохоор ямар ч асуудалгүй явагдах болно. За визний ангиллыг тэгвэл визний асуудлыг шийдэж өгнө гэхээр яг ямар төрлийн яг ямар англи визтэй байх юм бэ? Яг оюутны визээр авах юм уу эсвэл яг сургалтын тусдаа яг тийм виз байгаа юм уу? Манайх ерөнхийдөө одоо монголоор бидний ярьж саншнаар иммиграшнтэй ерөнхийдөө гэрээтэйгээр D4 гэсэн виз. Тэр хэлний бэлтгэлийн виз гэж ярьдаг тийм ээ. Тэр юм шиг сургалтын визээр бүрэн боломжтой байгаа. Ерөнхийдөө яг гэрээ байгуулаад өгч бэлэн болцсон байгаа. Тэгвэл ямар ч бас визний асуудал гэд айлтгүй байхын ямар ч тач яг оюутан гэсэн яг нэг сургалтын төв биш яг сургууль гэсэн үднээс яг сургалтаа явуулах нь тий. За тийм ээ. Та асуулт байвал биднээ бас явуулж өгөөрэй. Энэ талаас сонирхож байгаа зүйлүүд байна уу? Биднээ бас явуулж өгөөрэй. За тэгээд дараагийн зүйл яг энэ сургалтыг яг төгссөний дараа яг олон улсад төлөөлөн зөвшөөрөгдсөн яг мэрэгжлийн тэмцэлийн одоо компанид ажиллах боломжтой юу? Яг үнэлэхтэйгээр төгсөх үү? Яг ямар үнэлэхтэй төгсөх юм бол тэрийг тодорхой. За ерөнхийдөө нисгэгч гэдэг маань ерөнхийдөө бол ер нь яг хоёр чиглэлээр явдаг. Нэг нь болохоор PPL буюу private хувийн нисгэж өөрөө одоо онгоц залуудах эрх гэсэн үг. Энэ маань болохоор 50 цагийн нислэг авна. Одоо хүн тээвэрлэх буюу бизнес commercial pilot license гэж байдаг. Энэ маань болохоор ерөнхийдөө авиа компанид ажиллах бүрэн боломжтой буюу 200 цагийн нислэг аваад явна. Тэгээд цаашдаа ерөнхийдөө манайх бас өөрсдөө 200 цагийн нислэгээс гадна багшлах эрхийн сургалт бас давхар явагдаж байгаа болохоор эргээд бид нар төгссөн тохиолдолд одоо жишээлбэл манай энэ Такума нисгийн сургуультай эргээд багшлах буюу бид нар бас цаашдаа Монголд нисгийн сургууль байгуулах цаг гэж хэлсэн тийм ээ. Тэр талаараа бид нар бас Монголд өөрсдөө ажилтан бас бэлтгэх зорилготойгоор бас явагдаж байгаа. Тэгээ бас өөр олон улсад бол мэдээж хүлээн зөвшөөрөгдсөн. Хэлж байна. Өөрөө дэлхийн аль ч улсад бол ажиллах бүр хэрэгтэй болно гэсэн үг л дээ. За баярлалаа. За энд асуулт ирсэн байна. Ямар асуулт вэ гэхээр Зулаа эсэр маань ямар сургалт вэ? Нас зааж байгаа юу гэнэ? Тэгээ нисгээс өөр сургалт байгаа байна уу гэдгсэн байна. Манайх болохоор сая хэлсэн. Бидний хувьд бол ПГ-ийн ажилтан бэлтгэх сургалт болон нисгэгч. Гэхдээ бас цаашдаа бид нэр нисгийн инженерийн сургалт болон сая хөдөлгөөн зохицуулалтын сургалтыг явуулахар төлөвлөж байна. Тэ. Ерөнхийдөө одоо яг бэлэн явагдаж байгаа сургалт ПГ ажилтан болон нисгэгчийн сургалт бол яг бэлэн явагдахтаа бэлэн болчиход байж байна. Тэ. Тэгвэл нас бол нас уучлаарай нас сууж байгаа шүү байна. Тий, насны хувьд бол хязгаар байхгүй. Тий, энэ бол ерөнхийдөө боломж та нар манай монголчууд маань тий. Нас залуу хөөрхөн энэ бол тэр хамаагүй. Өөрсдийн чинь чадвар байх юм бол та нар энэ мэргэжлийг эзэмших бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна. Тий.
За баярлалаа. Тэгээд бас яг нисхийн сургууль ч юм уу яг нисхийн ажилтнууд ерөөхдөө царай цусны хувьд ч юм уу тий нурууны өндрийн хувьд ч юм уу тий бас нэг одоо төвшин заадаг шүү дээ. Яг тиймэрхүү төвшин заалт тийм юм байна уу? Ер нь бол яг нуулгуулахад манай Монголд тийм стандарт заагаад байдаг болохоос Монголд бол яг өснөлчлөхээр нэг тийм өндөр царайлаг хүмүүс байх хэрэгтэй гэсэн тийм ойлголт байна шүү дээ. Яг та нар ингээ Америкийн одоо дислэгт авж байгаа хүмүүсийг гэдэг хараарай. Бүгд 30-40 насны настай хүмүүс явах жишээ нэ. Тийм өндөр зэрэгэл бол заадаг уу? Хувь хүний чадвараас шалтгаалдаг асуудал байгаа юм. Тэгээ бидний хувьд болохоор ерөнхийдөө манай Пүгийн сургалтыг төгссөний дараагаар олон улсын жишээлбэл Дундад Аз, Өмнөд Аз болон Европын орнуудын авиакомпаниуд альж зуршлах юмар явж байгаа болохоор тэд нар болохоор тийм өндөр шаардлагагүй хувь хүний гол нь онцлогийг чадвараас сонгож авдаг учраас хувь хүнээс шалтгаална гэсэн үг л дээ. Тийм. Өөртөө бол ерөнхийдөө нэг тийм одоо юу юм да манайч өөртөө голоод байх тийм шаардлага байхгүй тий. За тэгээ хүссэн хүмүүс нь суралцах боломжтой байх нэ. Тэгээ тийм болохоор та бас сурахыг хүсвэл наашаа эргээд холбогдоорой. За тэгээ мөн төлбөр нь хийдэж байгаа юм бэ? Хэдэн жилийн сургалт вэ гинэ? Хугацааны хувьд л яг төлбөрийн хувьд бас тодорхой мэдээлэл өгөхгүй. За. Нисгчийн сургалт маань болохоор Солонгостой бол нийт ер нь жилээс жил хагасын хооронд явагддаг. Хувь хүний чадвараас хамаардаг. Би түрүүн нэг 50 цаг 200 цаг гэж хэлсэн тийм ээ. Тэр үнийхээ өөрсдийнх нь чадвараас хурдан хэрвээ ингээд сураад явж чадах юм бол ер нь жилийн дотор төгсөх бүрэн боломжтой. Цагаараа явдаг учраас Стюартсын буюу бүхэгийн ажилтан маань болохоор ерөнхийдөө бид нэр 2 жилийн хугацаатай мөртлөө эрхний 2 сар ерөнхийдөө байнгын бэлтгэхээ хангалтдаг хичээлээ сонсоод явна. 2 жилийн membership гишүүнээр орсноор та хүссэн цагтаа ирээд хичээлээ бүрэн сонсох боломжтой байгаа. Тэгээд онгоцны бүхэгийн хувьд болохоор төлбөр нь юуны 2 сарын 2 жилийнх гэсэн үг л дээ. Ерөнхийдөө 2 жилийн сургалт маань сая 500. Тэр 2 жилийн бүтэн 2 жилийн сургалтын төлбөр нь сая 500 гэсэн үг. Боноор шүү дээ тий. Сая 500 боноор сургалтаа сураад тэр хугацаанд таныг бас одоо гадаадын авиакомпаниудад ажил зуршлах бүрэн боломжтой байгаа. Тэгээд нисгчийн хувьд болохоор цагийн 210 мянган вон цагийн. Цагаараа. Тий, цагаараа ерөнхийдөө хэмжигдээд явагддаг байгаа л да. Тий. За тийм байна. Би сайн нэг асуулт бодчихсон. За дахиад санахаар асууя. Тэгээ өргөжлүүлээ дараагийн асуултуудыг тавья. Та бас бидэнд асуултуудаа явуулж өгөөрэй. Өшөө мэдхийг хүссэн зүйл ах юм бол бидэнд комент хэсгээр илгээж өгөөрэй. За ерөнхийдөө яг одоо суралцж байгаа суралцагчдад одоо хөнгөлөлт ч юм уу ямар нэгэн боломж ч юм уу яг тиймэрхүү зүйлүүд энэ хөнгөлөлт ч юм уу одоо тэтгэлэг маягийн зүйлүүд байдаг шүү дээ. Яг тиймэрхүү зүйлүүд байгаа юу? За яг тэтгэлгийн хувьд гэх юм бол би одоо яг нуулгүй бас хэлье. Тэтгэлгийн хувьд бол ер нь авиакомпани одоо нисхийн чиглэлээр сурж байгаа хүмүүстээ тэтгэлэг байдаг юм аа. Ямар ч улсад тэтгэлэг гэдэг маань хүмүүсийн ойлголт усаас ингээд тэтгэлэг гаргаад өгдөг хүмүүс гэдэг ойлголт бол буруу ойлголт юм аа. Тэр маань болохоор авиакомпаниуд өөрсдийн ажилтнаа бэлтгэхийн тулд авиакомпаниас төлбөрийн төлөө сургадаг нөхцөл бол байдаг. Тэгээ цалин дээрээсээ эргэж төлбөрийн буцааж авах шиг юм аа. Тэгээ яагаад энэ сүүлд энэ хүмүүс маань одоо хүмүүс нисхийн чиглэлээр их сонирхт юм бэ? Дараа төгссний дараа тэр хүний авах тий ажилд гарсны дараа одоо цалингийн хувьд ч гэх юм уу тий өндөр тогтоогддог учраас энэ сургалтын төлбөрийн өмнө бол ер нь тийм тэтгэлэгт бол хамрагт бүрэн боломжгүй байдаг. Тий. Яг нь бидний хувьд бол бас нэг арга зам судалж байгаа арга нэхэр дотоод болон гадаадын авиакомпаниудтай одоо ярилцж байна. Өөрсдөө рүү ажилтнгаа бэлтгэх бол бид нэр тэр компаниудад зуршлангаа тэр компаниас төлбөрийг нэрвэлж оруулж ирэх бид нар өмнөөс нь төлөх ч юм уу тийм маркаар бас жоохон судалгааны ажлууд ихтэй явагдаж байгаа болно. Тий. За тийм байна. Сурахын хажуугаар ажиллаж болох уу гинэ? Давхар ажил хийж болох уу гинэ боломжтой юу гэж асууж байна. За ямар чиглэлээс нь сурж байгаас хамаарна. Яг нисгчийн чиглэлээр бол яг сургай хажуугаар ажиллах бол бүрэн боломж байхгүй. Бүтэн яг тэндээ яагаад цагаа зарцуулаад тэндээ суралцах учраас яг бол жилийн хагасанд та өөртөө цаг гаргаад юм хийх учраас тэгээд сүүлд нь бид нар төгссний дараа гол нь та бүхний одоо юу гэх гадаадд авиакомпаниудад туршлах учраас өөрсдийнхээ одоо чадрыг илүү дээшлүүлж явах хэрэгтэй. Нислэгийн чадрыг их дээшлүүлж явах хэрэгтэй учраас тийм ер нь бол нэг ажиллах тал дээр бол нисгчийн хувьд л жах хэцүү болоо да. Тийм бос салбарт бол боломжтой. За тэгээд Air dispatcher гэж яг ямар төрлийн мэргэжил юм бол яг энийг тодорхой болгож өгөхгүй хүмүүс бас мэдэхгүй байж магадгүй. Ерөнхийдөө нисхийн чиглэл рүү ингээл одоо онгоцны жолооч юм эсвэл яг нэг бүхийг өөрчлөгч юм яг энэ зүйлүүд бас байдаг. Эсвэл зарим хүмүүс чинь яг нарийн мэргэжлүүдийг бас мэддэггүй хүмүүс бас байдаг шүү дээ. Яг Air dispatcher гэж яг юу юм болоо? Air dispatcher гэдэг маань ерөнхийдөө бол одоо Монголд
одоо ерөнхийдөө бол яг авиа компанийн хувьд бол хамгийн чухал салбарын нэг байгаа. Энэ маань ямар учиртай юм гэхээр тэр өдрийн онгоц маань тэр онгоцны маань хүндийн жиг тодорхойлно, цаг агарыг тодорхойлно, өнөөдөр энэ онгоц эсгүй үгүй юу гэдэг бүх юмыг тодорхойлж тооцоолж өгдөг тийм нарийн салбар байгаа. Монголд бол ерөнхийдөө Мятийн одоо эрдэс бичрүүд ерөнхийдөө юугаа гаргалгаа гаргаж өгдөг болно. Тэгээ хүннүгийн хувьд бол өөрсний тусгай. Ер нь бол авиа компани тустай байдгийн. Энэ бол ерөнхийдөө айгүй чухал салбар гэж хэлж болох юм. Маш том салбар. Тийм, маш чухал. Яагаад гэх юм бол энд маань цаг агаар болон математикийн ухаан тэгээ яг дисхийн үндсэн ойлголтууд, нисгчийн ойлголт, онгоцны тухай ойлголт бүх юмыг авах хэрэгтэй учраас ер нь их чухал салбар гэж хэлж болно да. За баярлалаа. За тэгээ дараагийн асуулт ирсэн байна. Тэгнэ. Нисгчийн сургалтанд эрэгтэй байх ёстой юм, эмэгтэй байж болох уу гэд Цэвэнэ уугийн асуусан байна. За нисгчийн сургалтын бол би түрүүнээс нас хүс бол ерөөсөө хамаарахгүй. Өөртөө л итгэлтэй байх юм бол та нисгч болж боломжтой болно. Тий. За тийм ээ чөлөөтэй байх нь. Тий. За тэгээ Болормоо Батнасан маань ингэсэн байна. Монголоос хүүхэд авч ирээд сурахад бичиг баримтын талаар мэдээлэл өгөөч гэдгийгсэн байна. За тий. Ерөнхийдөө бис нэг юм л марцсан байна. Бид нар одохгүй 6 сар 7 сараас Монголд ерөнхийдөө үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Ерөнхийдөө бидний гол зорилго маань Монголдоо ингээд нисгийн сургууль байгуулах зорилготой ажиллаж байгаа компани юм аа. Тийм учраас бид нар Монголдоо бас хэрвээ яг нисгийн сонирхолтой сурах сонирхолтой хүүхдтэй хүн бол бас Монголд салбарт маань суралцах бүрэн боломжтой байгаа. Энэ хүний хувьд бол хүүхдээ авчирч иж болно. Бичиг баримтын хувьд бол манад бүртгүүлээд манад төлбөрлөөд бүрэн яах юм бол манаас бүх бичиг баримт бүх юм цаанаасаа гаргаж өгөх байгаа. За Монгол одоо удахгүй сургалтаа хийх гэж байна гэж штэ. Тэгээ Монголд бас суралцахад төлбөрийн хувь тэрнээс тодорхой болсон болов. За тодруулж өгөхгүй. Монголд ерөнхийдөө манай компанийн хувьд бол Sky Friends гэдэг компанитай хамтарч ажилладаг. Ерөнхийдөө манай ах нар маань хамтарч ажиллаад тэндээ бид нар Sky Friends буюу Sky Friends Airdrone буюу тийм нисэх талбай буян тухаас гадна хувийн тийм нисэх талбай бид нар байгуулсан байгаа. Friends гэдэг. Тэндээ бид нар сургалт явуулахаар яригдчихэж байна. Тэрхүү сургалт маань болохоор төлбөрийн хувьд болохоор бид нар одоо 150-аас 200-ийн хооронд яг ихний одоо яригдчихэж байгаа асуудал байгаа болохоор хугацааны хувьд бол ялгаагүй. Тий. Явгын нэг жилээс жил хагасын хооронд сургалт явагдах учраас. Тий. Гэтэ ерөнхийдөө бид нар Монголд бол эхний удаадаа бол PPL буюу хувийн одоо өөрөө нисгэх эрх авах 50 цагийн нислэгийг авах зорилготой ажиллаж байна л та. Тий. 150 сая 200 шиг доллар ороо эсвэл төгрөгөөр Монголд бол бид нар төгрөгөөр ярина. Мэдээж бид нар Монголд хамгийн боломжтой хүүхдүүдэд сурах боломжтой талыг судалж байгаа учраас тийм жоохон зарим хүмүүс үнтэй сонсогдож магадгүй гэхдээ уучлаарай. Бид нар ч гэсэн аль болох хамгийн доод онгоцны маань үн зарцуулалт эдгээр маань их өндөр өгдөг. Тэгээд нөгөө багш нарын маань бас залин хүмүүс эхлээд тиймэрхүү асуудлууд их байдаг учраас тийм бид нар аль болох хамгийн бага зардлаар тийм оюутнуудаа бэлтгэх зорж байна да. Яг тэр 150-аас 200 мянган төгрөг гэсэн чинь яг тэр чинь хугацааны хувьд яг хэдээс хэдэн сар явах вэ? Яг тэр нь тодорхой байна уу? Ерөнхийдөө хугацааны хувьд бол 50 цагийн нислэг хийх хэрэгтэй. Монголд бол PPL буюу 50 цагийн нислэг шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бид нар бол яг нисгчийн сургалтанд бол одоо ингээд нисгч цагаа авахд бол яг тэр хүүхд маань хэдэн сар яг ерөнхийдөө бараг цагаар 6-аас 6 сар авцаа болно. Тэрнээс хэтэж болно. Яагаад гэх юм бол онгоц гэдэг маань бас цаг агаарын нөлөөллөөс болж бас нисгүй бас тохиолдол их байдаг учраас янз янзын байгалийн одоо үзэгдлүүдээс болж одоо нислэг хойшлогдох юм уу? Тиймэрхүү асуудлууд гарах бүрэн боломжтой байгаа болохоор ерөнхийдөө 6 сарын дотор бүрэн болно да. Тийм. За баярлалаа. Тэгээд утсаа өгөөрэй гэдгийгсэн байна. Тэгээд нэвтрүүлэн дараа бас утсын мэдээж болно. Тий. За тийм байна. Нэг цагийн биздээ гэж сууж байна Цэвэн уугийн. Тий. Төрөөнөөс нисгчийн сургалтын цагийн 210-аас тий Солонгост бол 210 мянган вон, Монголд бол ерөнхийдөө 150-аас 200 гэж яригдж байгаа. Гэхдээ бид нар одоохондоо яг болол би 150-аар манайх компани хувьд 150-аар төгсөх гэж үзэж байгаагаа бол хямдхан үзчих гэдэл бид нар үзэж байна да Монголд. Гэхдээ бас боломж нь бас ер нь нэлээд бас яригдгал асуудал байгаа л та. Тий. За тийм байна. За тэгээ өөр асуулт авах юм бол та бидэнд л илгээж өгөөрэй мөн яг энэ чиглэлээр сурахыг хүссэн хүмүүс байх юм бол та бас тэр хүмүүсээ тагилж байгаа шеэрлэх юм уу те. Тэгээд өгөөрэй бас Монголд маань шинэ боломж нэгдэж байна. Монгол залуучуудад маань шинэ одоо суралцах боломжуудаас нэгдэж байна. Тэгээд нисгээр сурах сонирхолтой хүмүүсээс өнгөрсөн удаад нэвтрүүлэг хийхэд бас нэлээд их байсан санагдаж байна. Тийм болохоор яг тэр хүмүүс маань орж ирээд бас энэ төрлийн асуултуудаас асуух боломжтой болж байна. За тийм байна. За дараагийн асуулт маань яг
Монголын зах зээлд Монголын яг нисхийн чиглэл ч юм уу тий яг энэ иргэний агаарын тээврийн яг энэ зүйл ямар өөрчлөлт шинжилэлт болж үлдэх вэ? Ямар нөлөөлөл болж үлдэх вэ? Яг таны энэ хийж байгаа ажил чинь. За Монголын хувьд бол манай Монголд ер нь өмнө яг ингээд нисгчээр бэлжижсэн сургууль бол байхгүй. Тэгээд ерөөхдөө одоо Монголд бол одоо та бүхний мэдж байгаагаар механик инженерийн сургууль дээр инженерийн сургалтууд явагдаж байгаа. Нисгч бол ерөөхдөө өмнө байгаагүй. Тэгээд мөн бүхий ажилтан буюу Стюартсын сургалт бол Монголд байгаагүй анхудаа бид нэр нэвтрүүлж байна. Тэгээд энэ хүн бидний зорилго маань манай компани өөрөө бол тийм байгаа л да Next Generation of Aviation. Next Generation Mongolia гэдэг дараагийн үе шатны одоо хүмүүс гэсэн тийм зорилготойгоо шинэ үеийн одоо залуучуудыг нисхийн салбарын залуучуудыг бэлтгэх зорилготойгоор ингээд явагдаж байгаа. Тэгээ Монголын одоо манай Монголын зах зээлийн хувьд бол ерөнхийдөө одоо 5 авиа компани үйл ажиллагаа явуулж байгаа. Та бүхний мэд хамгийн том авиа компани бол Монгол Miat. Тэгээ Хүннүү гэсэн 2 компани байна. Тэрний дор жижиг одоо авиа компаниуд бас байгаа. Thomas Air болон тэгээ Falco эдэргээд янз янзын жижиг авиа компаниуд байгаа. Гэхдээ Монголын нисхийн салбар удахгүй 2020 он хүртэл засгийн газрын бодлого байгаа шүү дээ. Тийм ээ. Тэрнийхээ хүрээнд бол манай Miat-ийн одоо экипажийг томруулах гэсэн үйл ажиллагаанаас эхлээд одоо 2013 онд чигэд Boeing 767 гэдэг онгоц зэг Монголд оруулж суултаж авахарлаа. Одолж аваад оруулж ирээд үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд 2016 онд 737 гэдэг онгоцыг бас аваад ер нь ингээд цаашдаа Монголын иргэний нисхийн хувьд хөгжил бол нэлээд өргөн тархтаа харагдаж байгаа. Тэгээд ерөнхийдөө та бүхний мэдж байгаагаар эх он дараа жил гэхэд ерөнхийдөө шинэ нисэх үйл ажиллагаа шинэ нисэх маань нээлт ажиллагаанд орно. Тэгэхээр ажиллах хүч маань бас нэлээд хэрэгтэй болно. Мөн цаашдаа дотоодын нислэгийн хувьд бол бас өргөн хүрээтэйгээр үйл ажиллагаа явуулах бас бүрэн боломж бий болж байна Монголд бол тийм. За тийм ээ. Дараагийн асуулт маань орж иржээ. Юу гэхээр Болормоо Батнасан 10 жилийн хүүхдийг одооноос бэлдэх боломж байна уу гэж байна. Мэдээж боломж байгаа. Би насны хувьд бол хязгааргүй гэж хэлсэн. Та өөртөө л итгэлтэй бол тийм ээ 30 нас гасан 40 нас гасан та хинч нисгэж болох боломжтой байгаа. Тийм. За тийм болохоор та 10 жилийн хөвчсөндөө яг багасаа сонирхолтой хүмүүс байх юм бол яг одооноос эхлүүлээд сургалтанд хамруулаад ч юм уу тийм гол нь бас англи хэлтэй солонгос хэлтэй байх шаардлагатай гэж түрүүн бас хэлсэн байгаа. Яг англи хэл эсвэл солонгос хэлний та айгуу сайн бэлдээд өгчүүд бас энэ мөн солонгос тавчраа хэлний бэлтгэд сургаад яг урднаас эртнээс бэлдээд өгчүүд бас боломж дүүрэн байна гэж бас хэлэх байна. За тэгээд мөн та яг энэ сургалтын төвийг яг Монголын иргэний агаарын тээвэрт яг ямар хувь нэмэр оруулна гэж бодож байна? Цаашлаа. За миний хувьд бол манай Монголын иргэний агаарын тээврийн хувьд сая нийлжлийн шинэ үеийг бид нар одоо би ч өөрөө залуу хүн. Тийм учраас шинэ үеийг гаргаж ирэх зорилготой ажиллаж байна. Хүн болгонд бид нар боломж өгөхийг бодож байна. Яг нь үлгээлэхэд манай та бүхэн мараа мэдж байгаа манай Монголын хувьд бол бас хамаатан ингээд нэг жоохон тийм онцгой зүйлүүд их байдаг л та. Тийм ээ. Тэр бүгдийг бид нар эвдээ шинэ залуу хүн болгонд боломжийг олгох. Тийм ээ. Өдний хүртэл өнөөдөр манай Монголын нис компани бас хөгжил бас тийм хурдтай бас явагдахгүй байгаа. Нэг нь үлгээлэхэд бол тийм хөгжиж байгаа боловч бас арай л бус орнуудыг бодвол хэдэн жилээр хоцрогдсон байдалтай байгаа учраас тэр бүгдийг манай Монголын залуучууд маань те гарч шинэ залуу боловсон хүчнүүд маань гарч иж Монголын иргэний нисгийг илүү хөгжүүлэх зорилго агуулж ажиллаж байна да. За тэгээд таны цаашдаа ажил бас амжилт хүсье. Тэгээд хүмүүс сая сүрд орж ирсэн хүн юм шиг байна. Ингэнэ дан ганц нисхийн чиглэл өөр чиглэл байгаа юу гэд асууж байна. За яг нисхийн чиглэл гэхээр өөр чиглэл гэхээр яг ямар чиглэлээр ярьж байгаа юм бол тодорхой болгож өгвөл их зүгээр байна. Тийм дээ яг өөр ямар чиглэлийг сонирхож байна яг тэр чиглэлээ бас бичээд явуулж. Үйлчлэгч гэсэн байна. Үйлчлэгчийн хувьд бол тийм мэдээж нисхийн чиглэл гэдэг чинь дотроо үйлчлэгч маань орж байгаа л да. Бүхий ажилтан гэдэг чинь онгоцны үйлчлэгч байгаа л да. Тий. Бэлдэж байгаа бидний хувьд бол. Тий. Яг энэ бүхий ажилтны хувьд болохоор яг өндөр болон ч юм уу тариац ч юм уу тий насгүйс хэрн харгалзахгүйгээр ер нь бэлдэж байгаа гэж түрүүн хэлээд өнгөрсөн байгаа. Тэгээ тийм болохоор та хэдэн настай ч гэж болно. Тийм болохоор яг сонирхож байгаа зүйл ах юм бол эргүүлээд бас асуугаарай тодорхой мэдэх хүсэж байна. За ингэсэн байна мөн Лувсан Данзан Монголд нисгэгчийн мэргэжил маш бага USA-д болохоор Америкт болохоор сайн сургууль төгссөн нисгэгчид ажилгүй байгаа гол нь ажил зуучлах
гинэ. Тийм ээ. Мэдээж өнөөдөр би саяхан Монголын зах зээл бол бас жижигхэн, бас манайх нарай хөгжил муутай байна гэж би түрүүн хэлсэн байгаа. Тийм учраас манай сургалтын төвөөд бол бид нар бас заавал Монголдо гэлтгүүгээр өөр бусад орнууд руу нисгчийн одоо ажил зуучлах талаар одоо хөдөлтөж ерөөдөө яригдчихэж байгаа. Ерөөдөө баг бэлэн болсон байгаа. Төгсөх юм бол ерөөдөө Азийн орнууд, Индонез ч юм уу, Малайз ч юм уу те тэр компаниуд ажиллах бүрэн боломжоор хангана. Тэ. За тийм байна. Тэгээд бид нэр бас маш олон зүйлүүдийг бас танд хүргэх хүсэж байна. Тэгээд маш олон нээлттэй хаалгуудаас нэгдэж, өнгө талууд нэгдэж байна. Манай Монгол гэсэндээ яг энэ нисхийн чиглэлийн ер нь үйл ажиллагаа явуулдаг компаниуд ер нь байхгүй гэж таас хэлсэн. Тэгээд тийм болохоор яг сургалт явуулдаг. Тийм, сургалт явуулдаг. Тийм. Сургалтын төвөд байхгүй гэж ирсэн. Тийм болохоор яг энэ боломжийг ашиглаад маш олон залуучуудаас нисхийн чиглэлээр сурах хүсэж байгаа тийм олон залуучууд байгаа. Энэ залуучаас энэ боломж нэгдэж байгаа учраас та бас илүү их одоо бас хандаарай, илүү их зүйлийг бас мэдэж аваарай гэж хүсэж байна. Тэгээд мөн яг та нисхийн чиглэлээр суралцж байхдаа юуки мэрэгжлийн чиглэлээр одоо энэ яг мэрэгчлэрээ ажиллаж байхдаа суралцж байхдаа ч юм яг дадлаг хийжсэн хугацаанд ч юм яг тохиолж исэн тийм зүйлүүд байна уу? Маш гоё тийм мэдрэмжүүдийг авч исэн зүйлүүд ч юм уу тэ нисэж явах. За миний хувьд болохоор би түрүүн хэлсэн онгоцны хөдөлгөөн зохицуулагч болон диспетчерээр төгссөн. Тэгээд анх яг Солонгост ирэхдээ би уг нисгэгч болъё гэсэн зорилготойгоор орж ижсэн боловч бас тэр маань яг их сургуулийн хувьд бас боломжгүй гадаад төвний хувьд их сургуулийн хувьд ч тийм ээ. Манайх болохоор сургалтын бэлтгэх төв гэдгээр арай өөр байгаа. Тэгээ нэг жоохон ойлгоорой. Ялгаас алгаарай. Их сургуулийн хувьд бол Монгол оюутан ч юм уу гадаад оюутан нисгчээ сурах бүрэн боломжгүй байдаг Солонгост. Ягаад гэх юм бол төрийн тэтгэлэг юм уу янз янзын одоо батлан амгалагч юм уу тийм зүйлүүд ордог учраас гадаад оюутан Солонгосын нисгийн их сургууль бүрэн нисгчээ сурах боломжгүй тийм аа. Тийм учраас би тэр үед бол өөр чиглэлээр оръё гэдэг одоо энэ хөдөлгөөн зохицуулалтаар орж исэн. Тэгээ одоо хөдөлгөөн зохицуулалтаараа явж байхдаа бас их сонирхолтой юмнууд байсан. Сургалтынхаа явц сургууль дээр бид нар анхудаа зүгээр байжгаад юм дээр бид нар нислэгийн онгоцон цугаад манай нэг бичлэг хийж ирсэн юм. Нэвтрүүлэгт орохоор болоод сургуулиас сурчлах бас нэг юм бас орч явж ирсэн юм аа тэр үед. Тэгээд бид нар яг онгоц агаар дээр гараад ингээд ярьцлага өгөөд дууссан чинь манай багш намайг туудсан. Хажууд би бол яг нисгчийн хажууд сууж байгаа шүү дээ. Үндсэн юм дээрээ суудсан. Тэгжитэл багш за анхаа чи наа гараа юун дээрээ тавь. Өрөөлөн дээр тавь гэдэг байхгүй юу? За гэж барьсан. Тэгсэн чинь шууд нөгөө багш гараа авчдаг байхгүй агаар дээр анх удаа би чинь ерөөсөө барьж үзег хүн чинь гайхчихсан шоконд орж байгаа юм шиг. Яг үнцэн ойлголт бол байгаа шүү дээ. Онгоцол яа. Тэгээс шоконд ор яаж байгаа юм бэ? Одоо чи энэ нислээ чи барина гэд. Тэгээд анх удаа сэтгэлээс яг онгоц нэг жинхнээсээ барьж үзээд онгоц гэдэг юм үнэхээр хүний сэтгэл юм үнэхээр одоо ямар тийм гайхалтай мэдрэмж гэх юм уу агаар дээр тэр нисэж тэр төхөөрөмж ингээ залаа явуулна гэдэг маань те бас үнэхээр ямар гоё мэдрэмж вэ гэдэг тэр үед бас авчлаа. Анх удаа онгоцыг шууд бариад газар дуулж исэн багшийн зааварчилгаатайгаар тэр бол үнэхээр гайхалтай мэдрэмж байсан. Хизээш мартчихгүй том дурсамжууд юм байна. Яг тэр бүхэл бүтэн тэр том онгоцыг жолоодаа газар дуулаад буулгана гэдэг бол маш том зүйл. Бас айжсэн л та тэр чинь бас нэг 300-400 м өндөрт гарцсан. Тэг ингээд доош харахаар чинь нөгөө доошоо болохоор унчхуудэ гэж бодгоос талгаар ингээл тэгээд нөгөө хойно дөрвөн суулгацсан явах уу. Тэгээ нөгөөд чинь сандарж байгаа юм чинь. Айсан ч гэсэн гэтээ бас буулгасандаас баярлалт юм а тэр үднэс. Тий. За тэгээд маш гоё мэдрэмж байдаг бахнэ. Тэгээд энэ мэдрэмжийг бас мэдрэх хүсэлтэй маш олон залуучууд байгаа хаа гэж найдаж байна. За тэгээд ийм асуулт ирсэн байна. Дорц сурын их маа маань ингэж асуусан байна. Гол шалгуур нь англи юм уу, солонгос хэл юм уу? Юм байна гэж ойлголоо. Өөр бусад шалгуур байхгүй юу гэж байна. Байхгүй. Ерөнхийдөө бол солонгос англи хэл ч гэсэн бид нар өөрсдөө сургалт явуулж байгаа болохоор тэндээс яг солонгос хэл сурангаа англи хэл бас сурангаа одоо нисгийнхаа үндсэн ойлголтуудыг авчих бүрэн боломжтой байгаа. Тийм. Цуг явуулна гэсэн үг л та бид нар сургалтнаа хэл хүүхдүүд ч гэсэн тийм ээ хэл сураад шууд бас давхар англиний сургалтанд давхар явагдчихна гэсэн. Тийм. Тэг мэдээж бас тодорхой хэмжээний англи солонгосны мэдлэгтэй байх шаардлагатай байх гэж бодож байна зүг. За ингэсэн байна. Сурахын тулд ямар шаардлага
шаардлага тавигдаж байгаа вэ? 12 жилээ төгсөөд энэ чиглэлийг сонирхож байгаамаа. Тэгээ сургалтын төлбөр хэдэн жил сурах вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэдгсэн байна. За дөрөнд би хэлсэн Хэлсэн байгаа. байгаа. Тий, ер нь дахиад нэг хэлчихье. Сургалтын хугацаа бол нэг жилээс жил хагасын хооронд явагддаг байгаа. Одоо CPL буюу commercial flight одоо хүн тээвэрлэх хэрэгтэй болох 200 цагийн нислэгийн авахд бол нэг жилээс жил хагасын хооронд хэрэг болт юм да. Тэгээ төлбөрийн хувьд бол цагийн Солонгостой 210,000 вон гэж хэлсэн байгаа. Цаашдаа бид нар Монголд 100-аас эхлээд дөрөв би хэлсэнчлэн Sky Friends гэдэг авиа компани дээрээ бид нар нисхийн сургалт нисгчээ бэлтгэх Монголда бэлтгэхээр бэлтгэж байгаа болохоор тэр үеийн сургалтын төлбөр байна 150-200 хавцаа явагдах гэсэн тооцоо байгаа даа. Тийм өдрийн штэ тий өдрийн. Цагийн. Цагийн. Тий. Нэг амарчсан цагийн. Тий. Юм хэлчихсэн үү? Тий. За тиймэрхүү байна. Тэгээд ерөөхдөө 10 жилээ төгсөөчсөндөө сургалцах боломжтой байх нэ. Тэр хугацаанд өөрийнхөө хилэгчтэндээ тодорхой хэмжээнд бэлтгэх хэрэгтэй байх нь. За тэгээд энэ чиглэлийн суралцах хүслээ залуучуудаас илүү их мэдээллүүдээс аваарэ гэж хүсэх байна. За тэгээд бүгдээрээ нэг уран бүтээл сонсоод ирээ. Тэгээд найруулагчаа бэлзэн уран бүтээлээс явуулж өгөхгүй юу. Тэгээд тэр хугацаанд залуучууд маань өөрийнхөө асуухыг хүсэж байгаа зүйлээс асуугаад бидэнд лөө явуулж өгөөрэй гэж хүсмээр байна. Тэгээд за одоо арай бэлэн болоог байна. Тэгээд бүгдээрээ дараачийн зүйл юу гэхээр ер нь энд солонгос суралцахад ер нь ямар бэрхшээлтэй зүйл байваа эсвэл яг гоё зүйлүүд тулгарч юу эсвэл яг бэрхшээлтэй талууд байсан уу? Бэрхшээлтэй талын талаар эхлээ ярилцъя. За миний хувьд бол түрүүн хэлсэн солонгос нар очилж байна. Гэтэ яг энэ салбар руу орохоос өмнө бол ер нь бол янз янзын юм хийж үзчихлээ да. Тэгээ солонгост ирэхээр ер нь хүмүүс чинь хамгийн хэцүү зүйл нь гэх юм бол нэг зүйл байна. Одоо энд байгаа манай монголчууд маань ер нь гадаад байгаа монголчууд маань ойлгох байх. Тэр маань юу юм гэхээр одоо тэр юм эхэлж болж гинэ үгүй бол бас нэг сэтгэлд бас нэг юм байгаад тийм хэлмээр санагддаг зүйлийн тэр маань болохоор энд байгаа хүмүүс мөнгө тарьдаг хүмүүс биш шүү гэдгийг хэлмээр байна. Энд ажил амьдарч байгаа ер нь тийм энд сурж байгаа хүмүүс маань мөнгө тарьдаг хүмүүс биш шүү. Энэ хүмүүс чинь бас үүрийн 5 цагаар гаргаад шөнийн 6-7 хүртэл тийм ээ одоо 30-40 жил хүнд юм хийгээл тийм ээ хүний хийгснэ хийгээл хараал болоод үлээл явдаг юм шүү. Тэгээ ер нь бол их юм ер нь бол нэг тийм жаргадаг тийм хүмүүс биш ээ гэдгийг маань бас дамжиж хэлмээр санагддаг. Яг энд амьдарч байгаа залуучуудыг бас төлөөлөөдөөс хэлчих шиг боллоо гэж би бас бодлоо. Бас энд байгаа монголчуудыг бас хайрлаж гамнаж яваарэ. Тэр чинь та нарын төлөө бол ер нь өдөр шингүү нойроо угслан байж хүний боол болоод ингээд өдөр шингүү үздэг тийм шүү гэдгийг бас хэлмээр байна л та. За баярлалаа. Тэгээд за дараагийн асуулт маань юу гэхээр манай хүүхэд Монголд нисхийн удирдлага хөдөлгөөний чиглэлээр сурч байсан юм аа. Тэгээд одоо ангин татан буугдсан гэсэн. Тэгээд аав ээж нь Солонгост харлсан тохиолдолд ирж сурах боломжтой юу гэж асууж За байна. энэ бол боломжтой. Аав ээж нь бол энд бол хамаагүй. Тэ энэ хүүхэд маань өөрөө хувь хүнийхээ хувьд ирэх болохоор энэ бол ямар ч тийм асуудалгүй байгаа. Тэ. Гэтэ бас эцэг ихэн ч юм уу те эсвэл гэр бүлийнх нь хүн яг энд харалцсан тохиолдолд виз нь гарахгүй байна гэсэн тохиолдолд хэд удаа сонсогч ирсэн учраас. Яагаад тэгэхээр одоо энэ дисхийн чиглэл гэдэг маань өөрөө бас их өндөр төлбөртэй явагдаж байгаа учраас тий бас таанаас нь бид нар бас батлан даалтын хийж өгч байгаа учраас асуудалгүй байгаа тий манай компанийн хувьд бол. За асуудалгүй байх нэ. За тэгээд Цэвэнэ уугийн маань одоо 13 настай хүүхэд сургана гэвэл хэдэн наснда энэ мэргэжлэр ажиллах боломжтой вэ гинэ. За 13 настай хүүхэд маань арай балчир байна. Гэхдээ ерөнхийдөө одоо манайхаар 10 жилээ төгсөөд ерөнхийдөө боломжтой. Тий. Ер нь бол залуу нисгч нар бол 17 тагаас эхлээд явагддаг юм. 17-аас нисгтээ явагдана. Тэгээд ер нь 17-аас хойш л ер нь бэлэн болно да гэсэн үг тий. 13 настай байхад бол ерөнхийдөө балчирдах нэ. Гэтэ яг тэр хүсэл мөрөөдлийн таас бити унтраагаараа илүү хөгжүүлээд. Угийн 13 наснаас хойш 17 наснаас 4 жил хэмжээ тэр хугацаанд өөрийн чинь одоо хүүхдээ одоо биний хувьд болохоор зүгээр болохгүй гэсэн зүйл биш. Зүгээр та эхлээд сурангаа нөгөө ажлын талбарт гарах маань болохгүй. Одоо үнэлэх авах маань арай болохгүй гэсэн энэ хугацаанд нисгийнхаа ерөнхий ойлголт, нисгийнхаа яаж нисэх гэдэг бүх юмнуудаа сурах бол бүрэн боломжтой шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 17 наснда бол мэргэжлийн нисгч болсон гэсэн үг шүү дээ. Тэгээ авиа компанид орох бүр боломжтой болчихно гэсэн үг. Тий.
За тийм байх нэ. Тэгээд яг 13 наснаас нь та одоо яг 4 жилийн хугацаанд бас өөрөө айгуусан хийлийн айгуусан бэлдээд очвол ерөнхийдөө энэ 4 жилийн хугацааг маш үр дүнтэй өнгөрөөгд шууд сургууль руу оруулах боломжтой байх нэ тий. Тий. За ер нь бол хамгийн ер нь бол эсийн мэргэжлийн хамгийн гоё зүйл гэдэг л та. Энэ бол хамгийн одоо сэтгэл татам зүйл гэх юм уу да. Юу юм гэхээр нисхийн мэргэжил гэдэг маань дэлхийд ерөөсө бүгд яг л нэг л хоёр бараг л бүгд адилхан стандартаар явагддаг. Өнөөдөр та нисхийн мэргэжил юмсан байхад жишээл би өнөөдөр Монгол хүн Солонгост байлаа гэхэд яг л адилхан юм сурдаг байхгүй. Та өнөөдөр очиод Америкт ч яг л адилхан юм сурна гэсэн үг юм да. Тэгэхээр та хаач ажиллах бүрэн боломжтой. Гэхдээ тухайн улсын онцлогоос хамаарат одоо манайхаар нөгөө иргэний засгийн газар гэж ярьдэн шүү дээ тийм ээ. Тэрнээс бол зүгээр тэр улсад ажиллах тэр улсын зөвшөөрлийг авахын тулд тодорхой хэмжээний шалгалт өгнө. Гэхдээ тэр маань яг төстэй стандартаар явагддаг. Дэлхийд ер нь яг хоёр төрлийн стандарт яв байдгийг. Яг нисхийн чиглэлээр бол нэг нь бол хүн болгоны нэмэлт ICAO буюу дэлхийн одоо нисхийн холбоо. Нөгөөх нь бол Америкийн FAA буюу Америк нэгдсэн улсын одоо нисхийн ерөнхий газар гэж. Тийм энэ хоёрын стандартаар ерөнхийдөө дэлхийд ер нь явагддаг гэж болно. Гэхдээ бас нэг онцлог нь Орос болон Хятадууд бол арай жоохон баг зэргийн юу гэмдэ арай жоохон өөр талын юмнуудаас хэрэглэгдсэн төстэй байдгийн. Хиллэгүүд нь жоохон өөр байх. Тийм эрхлүүд нь арай өөр тал руу байх тийм юмнууд байдаг ч гэсэн. Тийм баг бүгд дэлхийд нэг стандартаа гэж хэлж болно. Монголын хувьд ч гэсэн бол ICAO болон FAA энэ стандартаар явагддаг байхгүй юу? Бүх хууль тогтоомжууд нь л тийм. За тийм байна. За ингэнэ. Төмөр чулуун төвшин жаргалаа нэрэ хилнээс өөр тавигдах шаардлага байхгүй юм уу? Хэрвээ онгоцны үржлэгч болно гэвэл биеийн өндөр доод тал нь 160-аас дээш байх ёстой гэд байдаг юм байна лээ. Зөрчигчдийн ачаад суудлын дээрх хайрцагт хийж цагийг нь нээж тагийг нь нээж хаана гих нүтээс өксүүлээд гэдгийг байна. За яг өндрийн хувьд бол тийм ээ 160 гэхдээ бол нэг ерөнхийдөө бол бас нэг зарим нэг жишээ байдаг юм л та Солонгосын одоо манай цуг ингээд ажилладаг компаниудын хувьд бол ерөнхийдөө метр 50-таа ч байсан метр 57 ч юм уу те хүүхнийхэн чадрын хувьдаас хамаарат ингээд гадаадын авиа Сауди Араб ч юм уу тийм ээ тийм Дубай Airline ч юм тиймэрхүү компаниудад ингээд ажилд орсон тийм солонгос хүмүүс бол зөндөө байдаг. Яг тэгэхээр тэр хүмүүс маань хамгийн гол онцлог нь өөртөө итгэл гэдэг юм маань хамгийн чухал гэдэг юм аа. Тийм. За тийм ээ. Тэгээд хариулт нь бас болж чадсан байх гэж найдаж байна. Тэгээд яг хувийн чанартай асуулт асуумаар байна л да. Юу гэхээр таны өөрийн яг хийх туртай зүйл ч юм уу те? Хийх туртай зүйл чи юу вэ? Хобби ч юм уу те? Чөлөө цагаараа яг хийдэг зүйл. Хүмүүс сонирхож иж магадгүй яг нисхийн чиглэлээр ажилладаг хүмүүс ч юм уу те? Мэргэжлийн хүмүүс яг юу хувийн цагаараа одоо чөлөө цагаараа хийд юм болоо гэж бас сонирхож байж магадгүй. За миний хувьд бол ер нь чөлөө цагаараа жоохон трекинг хийх туртай. Жоохон аялалж ер нь хатуу дотор явж юм үзэх аялах туртай. Тийм. Ер нь миний хобби гэж хэлж болно. Тийм. За энэ Солонгос ер нь нисхийн чиглэлийн тийм одоо музей ч юм уу тийм үзмрийн газрууд маш олон байдаг гэж сонссон. Яг энэ газруудаар явж үзчихсэн үү яг үзэлгүй яах вэ? Ямар шиг байдаг? Яг хаана байдаг гэдэг нь мэдээлэл. Одоо Сөүлд бол яг нисхийн чиглэлээр музей гэх юм бол Сөүлийн Төв музей Хэва ёгийн тэнд байдаг нэг музей байна. Дараагийнх нь Сүсэг гэдэг ёг дээр Солонгос одоо миний төгссөн Солонгосын нисхийн их сургуулийн музей. Үнд төлбөрийн хувьд бол нэг 3,000-аас 5,000 хооронд байгаа. Тэгээ ороод ерөнхийдөө танилцж үзэж болно. Тэнд бол тий бүрэн боломжтой байх. Гадаа хөдөө орон нутагт бас янз янзын байгаа л та. Тэгээд үзэсгээр бүрэн боломжтой байх. Тий. За тийм байна. За тэгээ хүмүүс маань утасны дугаараа өгөөч гэдгсэн хүмүүс бас зөндөө байна. За тэгээд утасны дугаарыг нас сүүл нь комент хэсэгтээ сүлдээж болох байх тийм ээ. Бүрэн боломжтой. За тийм байна. За тэгээд ер нь яванда таньяас хийж байгаа зүйл маш том зүйлийг хийж байна. Тэгээд ирээдүйд таас хийх хүсэж байгаа зүйл мөрөөдөл чинь юу вэ? Энэ талаараас хаалцахгүй. За миний мөрөөдөл гэх юм бол анхнаасаа Солонгост ирсэн миний нисхийн чиглэлээр сонгосон мөрөөдөл маань юу юм бэ гэхээр Монголд анхны нисхийн сургуулийг байгуулах мөрөөдөлтэй ирсэн. Тэгээд энэ хүн нисхийн сургуульд маань заавал Монгол хүмүүс биш олон улсын тийм ээ. Манай монголчин бас геополитикүүд их гоё байралтай улс шүү дээ. Яг Монголд байна дэшээ Хятад хаашаа доошоо Хятад дэшээ Орос ингээд тийм ээ. Тэгэхээр бид нар яагаад уртлын өвөр Монгол хүмүүстэй бид нар сургуулж болохгүй гэж. Тэгвэл бид нар яагаад олон улсын одоо сургалтын
нисэх одоо тренинг гэж ярьдаг. Бэлтгэлийн төв, нисхийн бэлтгэлийн төвийг байгуулжлахгүй гэж Монголдо. Биднэрт өнөөдөр талбай байна, газар байна, агаа тэнгэр нь бүх юм байна биднэрт. Тийм үү? Оросоос хүмүүс ирээд манад тэр нисхийн цагаа ягаа ажиллахгүй гэж. Тас хүмүүс орж ирээд ингээ хамтарсан сургалт ягаа ажиллахгүй гэж. Энэ бол миний хамгийн дээд мөрөөдөл гэх юм уу да. Энэний төлөө ер нь бол зүтгэж байна да. Тэгээд шууд хэлж байгаа. Яг энэ мөрөөдлөч маш ихний алхам ингээд тавигдчихсан шүү дээ. Энэ цаашдаа хичээх болно гэдэг шиг тийм. Цаашдаа явсан ажилтаа амжилт хүсье. За тэгээд ерөнхийдөө яг манай Монголд бас удахгүй сургалтын төв ингээд нэгдэж байгаа манай. Тэг яг энэ үг талууд нэгдсэн учраас та бас илүү их зүйлийг бас мэдмээр байвал та бидний талаас асуултуудаа явуулж өгөөрэй. За тэгээд Солонгост сургалтанд суугаад төгсвөл ажлын байранд зуучлах, туслах талын юм байдаг уу гэж асууж байна. За жаргал маань. Би түрүү хэлсэн байгаа. Онгоцны хөвсгчийн хувьд бол яг ажил зуушлах тал дээр бол бэлэн болсон байгаа. Одоо Азийн орнууд болон Европын авиа компаниудад ерөө манай сургалтыг төгссөний дараагаар би нийт 2 жилийн хугацаанд гэсэн шүү дээ тийм ээ. 2 жилийн хугацаанд одоо тэндээс ажлын санал орж ирэх юм бол бид нар хүүхдүүдэд тийшээ зуушлах маркаар явж байгаа. Тэгээ ярьцлагаа Солонгост тэр авиа компани хүмүүс нь өөрсдөө бидний байран дээр ирээд тэгээ ярьцлаганд ороод ажилтнаа сонгодог байгаа. Тийм. Манайхад одоо хамтарч байгаа байгууллагын хувьд бол Солонгос үйл ажиллагаа явуулаад гадаадд бараг 2000 хүүхэд одоо ажиллаж байна. Тийм. Тэр бол одоо монголчуудыг бид нэр аль болох тийм ээ. Өөр дэлхийн авиа компаниудад гаргаж сурах, ажилуулах, мэдлэг туршлага олуулах зорилготойгоор тийм явж байна да. За тийм ээ. За тэгээд яг танай сургалтын төвийг төгсөөд өөр олон улсын өөр байгууллагад ажиллах боломжтой гэж ярьсан. Яг сургалтын яг диплом гэрчилгээ яг олон улсын стандартыг хангасан гэж бас ойлгож болох уу? Энэ талаар бас мэдээж болно. Бүх стандартыг хангасан. Тэгээ сургалтын хувьд бол бид нар үгийн олон улсад гарч байгаа бүх тэр стандарт хууль дүрмийн журмаар явж байгаа болохоор бүгд бэлэн байгаа. Тий. Тэр юм болохоор санаа зовлтгүй. За тэгээд тийм болохоор яг энэ стандартыг хангасан тийм сургалтын төв учраас та санаа зовох боломжгүй санаа зовхгүй байхад болох нэ. Мэдээж. За дөө мундаг хана ажлын амжилт хүсье гэнэ. За тэгээ манай лайв бас хадгалагдах байгаа та эхнээс нас дараа нь видеог үзэх боломжтой байгаа. За тэгээд манай радио болохоор дэлхийд тархсан монголчуудын радио тийм байгаа. Тэгээд дэлхийн хаанаас ч бас хурж ирээд энэ сургалтанд суух боломжтой юу? Мэдээж бүрэн нээлттэй байгаа. Эхний удаадаа бид нар яг Солонгост ингэж бэлтэж байгаа ч гэсэн тийм ээ. Цаашдаа Монгол нисгч нараа бэлдэх болохоор та бүхэн сайн тусалж дэмжээрэй. Тэгээд би бас нэг үг хэлмээр байна. Бид нартай хамтарч байгаа байгууллагын одоо захирал нь хэлсэн үг л дээ. Гэхдээ надад үнэхээр таалагдсан. Ямар үг юм гэхээр монголчууд байна. Монгол хүн дээр үед дэлхийг те морин дураагаар дэлхийг эзэлсэн. Тэгвэл өнөөдөр монголчууд те дэлхийг одоо тэнгэр агаараар ингээд эзлэх цаг нь болсон гэж хэлжсэн байсан. Үнэхээр бас их бодсон штэ. Үнэхээр манай монгол хүмүүсийн бас оюун ухааны тийм ээ чадамж үнэхээр гайхалтай байдаг. Тэгэхээр бид нар яагаад болохгүй гэж бид нар яагаад дэлхийн одоо нисхийн чиглэлээр тийм ээ дэлхийд яагаад гарч болохгүй гэж тэр бүхний тийм учраас тэр зорилгын төлөө монголчууд маань бас өөрсдөө хичээж амьдрах болов бид нар тийм ээ бид нар өнөөдөр зөвхөн дээр үед үг дээдсийн борин тураагаар хийсэн бид нар дэлхийг тийм ээ угмаа гэхэд тийм агаараар бас ингээд олон да дэлхийгээр ингээд бас туулаад явъя. Гэсэн тийм зорилготой байна. Маш гоё, маш том зорилго байна тий. Яг дэлхийд тарсан монголчуудад зориулсан яг тийм зорилго байна гэж би бас олж харлаа. За баярлалаа. За тэгээд дараагийн асуулт маань юу гэхээр ер нь яг энэ Солонгост яг 10 жил амьдарлаа гэсэн шүү дээ. Яг хугацаанд гэсэндээ та хэцүү зүйлүүд бас зөндөл тохиолдсон байх. Яг энэ хугацаанд яг өөрийгөө хүчрхийлж ирсэн яг тийм өөртөө яг хүчийг авдаг тийм үг байдаг уу? Яг тийм үг байдаг бол бас хаваалцвал. За тийм нэг үг байгаа. Миний хувьд болохоор ямар үг юм бэ гэхээр цэцэг байна шүү дээ тийм ээ. Амьдралын бичигдэлээр ургамалтай зүрлдэг байхгүй. Ургамал чинь одоо ингээл услаад байхаар юм уу тийчээгээд хай гоё болд нь штэ. Гэсэн ч бас янз одоо өвөлн нүхдэг ч юм уу ингээд зун ингээд сэхэд тусалгаанаас улаад ингээд хүний янз янзэл хүний амьдралтай адилхан л ингээд заргал зөвлөнд дулаал явдсан штэ. Тэгэхээр миний ганц боддог юм юу гэхээр жаргалын цэцгийг зовлонгоор хэдий услана тэр хэмжээгээр жаргалын цэцэгт ихтэл бэлдэг гэдэг үг л. Тэр маань болохоор хязгаарч бити ухар гэсэн үг л те.
Тийм хизээж битээ явахаар зөвхөн урагшаа. Яг хүн өндөр ангал руу унж болно. Гэтэ хизээж дэшээ бацаж гарч явах хэрэгтэй. Тийм. Ер нь уналтаасаа хүн суралцах хэрэгтэй болоо даа л гэж боддог. Маш гоё үг байна. Та ч нэс өөрөө өөртөө хилдэг үг байгаах. Тийм болохоор та яг тэр урмын үгээрээ эргэж дахиад унсан ч гэсэндээ босч ирж байгаарэ. Мэдээ. Тийм. Хэдий бас гадаад амьдарч байгаа ч гэсэндээ тийм хэцүү зүйл зөндөө тохиолдон тэр болонд өөрөө шантралгүйгээр илүү дээшээ мацж байгаарэ гэж бас урамшуулмаар байна. Нэг юм хэлчихв. За ингээд дэлхийд даяар ингээд харсан монголчуудаа би бас нэг юм хэлмээр байна. Юу юм гэхээр та өнөөдөр монгол хүн эх орондоо байхгүй гэдэг ингээд шантрах хэрэггүй. Наа таны амьдарч байгаа улс орн ч гэсэн адилхан хүмүүс амьдарч яг адилхан л нийгэм Монголтой адилхан л нийгэм учраас та хизээч тэр нийгэм би гадаад хүн гэсэн сэтгэлээ битгий авч байгаарай. Та тэр улстай чинь би энэ улсад амжилтанд хүрч чаднаа, би юм хийж чаднаа. Тэ? Адилхан л нийгэмж адилхан хүмүүстэй харьцаж байгаа юм чинь би энэ бүгдийг хийж чадна гэсэн тийм өөрийгөө урам зоригжуулаад тийм ажиллах хэрэгтэй. Залуу гэдээ өөрийгөө хоош тавиад хэрэггүй. Тэ? Хүн болгон л одоо настай хүмүүс туршлагатай байж иж одоо ингээл амжилтанд хүрдэг юм бишээ. Залуу хүн зоригтой, мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тэр мөрөөдлийн төлөө тийм ээ хэдэн жил, хэдэн сар зарцуулсан гэсэн ч зүтгэх хэрэгтэй. Өөрийнхөө дуртай юмны төлөө хийж амьдраа л гэж хэлмээр байна. Хизээч бити бууж өгөөрэй. Тэгээ хин ч таныг юу гэж хэлж болно. Тэр бүгдийг хаяа зөвхөн урагшаал явах хэрэгтэй. Тийм. Энийг л би хэлмээр байна. За баярлалаа. Танд бас уран ирчүүч бас өгч чадсан бахаа энэ. За тэгээд энэ турш бидэнтэй хамт байсан танд баярлалаа мөн яг анх баяр захиралдаачдаа баярлалаа. За баярлалаа та бүхэнд. Бидний урлагаас хүлээж авч энэ манай студид ирж ярилцсан тарсанд баярлалаа. Тэгээд таны цаашдаа ажил бас амжилт хүсье. За баярлалаа та бүхэнд ч ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд яг энэ талаараас мэдээлэл авах хүсвэл та манай комент сектороос бичээд үлдээгээрээ асуулт байх юм бол та манай комент сектор бичээд үлдээгээрээ биднээс боломжоос хариултуудыг бас үлдээх болно. Тэгээд мөн яг холбогдох хүчтэй дуурайчсандаа бид нар комент сектор үлдээе. Тэгээд бас илүү маш олон хүндээс хүрээсэй гэж хүсэж байна. За тэгээд энэ хүртэл бидэнтэй хамт байсан бидний урлагаас хүлээсэн танд баярлалаа. Тэгээд баярлалаа та бүхэнд ч гэсэн.